Тэгэхээр би одоо сууд шашин судлалын төвийн багш ер нь бол шашин судлаач гэж ярьж байгаа. Манай одоо төвнээс төгсөж гарч байгаа төгсөгчд маань бас шашин судлалын мэргэжилтэнд болж ирж байна. Тэгэхээр энэ бол шашинаас одоо ангид шашныг судалдаг, өөрөөр шинжлэх ухааны үгнээс иргэний талаасаа ямар нэгэн одоо шашин тэр одоо судлаач хүн бид тайлбарлах шаардлага тэр судлаач хүн өөрөө ямар нэгэн шашин шүтдэг байж болно. Гэхдээ тэр шүтлэг нь судалгаанд нь одоо нөлөөлөхгүйгээр шашныг одоо яг байгаагаар нь зүйлийг бид нэр шинэ хөтөлбөр дээр бас бүр шаардлага тавьж байгаа. Шашин судлаач хүн бол доод зах нь 3 шашны одоо судалгаан дээр уруулан дээр нэг гүнзгий биш юм аа гэхэд 3 шашны одоо талаар түүх онлайн талаар мэдээлэлтэй байх юм шаардлага тавьж байгаа. Тэгэхээр шашин тэр л одоо шаардлага үүднээс одоо ийм ихтэй бэлдсэн. Тэгэхээр шашин гэж юу вэ гэдэг асуултанд бол маш олон янзын хариулт байдаг гэдгийг бид нар бүгд мэдж байгаа л да. Түүхч хүн бол нэг өнцгөөс тэрийг одоо шашныг тодорхойлно. Философч хүн нэг өнцгөөс тодорхойлно. Социологч хүн нэг өнцгөөс тодорхойлно. Психологч хүн бол бас нэг өнцгөөс тодорхойлно. Гэх мэтлэн яг одоо зүсэгтэн хүн нэг тодорхойлно. Зүсэг бишрэлгүй хүн бас нэг өнцгөөс тодорхойлж гэдэг юм уу? Шашин гэдгийг тодорхойлдог маш олон тодорхойлолтууд байдаг. За тэр олон тодорхойлолтуудаас бас бид нар өнөөдөр одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй нэг зүйл бол юуны өмнө шашин бол энэ соёлын амгаас ашиг гэсэн гэж. Хүн гэдэг бол адгууснаас юугаараа ялгаатай гэхээр зэрэг соёлын одоо cultural одоо байгалийн ихээсээ одоо соёлын. Тэгэхээр тэр соёлын хүн байгаагийн одоо нэг гол ашгүй хэсэг нь шашин байдаг юм аа гэдэг энэ тодорхойлолтын дээр бол шашин судлаачд бол нэгдэг. За нөгөө нэг зүйл нь бол шашин өөрөө нийгмийн олон харилцаа сүлж байна. Өөрөөр хэлбэл шашин гэдэг энэ үзэгдэл дээр ч юм уу энэ ойлголтын дээр нэг ойлголт гэж байна. Эдийн засгийн талаасаач тэр улс төр талаасаач тэр шинжлэх ухааны талаасаач ярьсан шашин яригддаггүй одоо салбар гэж юу байдаггүй л дээ. За энэ дээр манай одоо Ахмад шашин судлаач багш Цусантран багшийн хэлсэн үгийг би давсан. Шашин бүхний зан үйлийн тогтолцоо газрын зан заншил ахуй ёс ард олонний ертөнцийг үзэх ёс суртахууны баримт сэтгэлийн тайлбарлах дадал зуршил зэрэг олон талыг өөртөө шингээсэн байдаг гэж. Тэгэхээр шашин гэдэг бол олон янз өндөрлөгтний түүхэнд бий болсон шашныг тоолох юм одоо хязгааргүй шинээр үүсэж байгаа шашныг бүр тоолохын аргагүй. Өнөөдөр энд надад ямар нэгэн юу болсон юм мэдрэхэд тэр миний шашин болж хувирах жишээтэй. Тэгэхээр зэрэг хэн ямар шашныг өнөөдөр сэтгэл зүрхээр мэдэрч байгаа гэдгийг тоолно гэж одоо тэр тоо өндөрлөгтөн үнийг тоолсонтай адилхан одоо тийм олон тоо гарах юм учиртай. За тэгээд энэ дээр ер нь ерөнхий манай одоо шашин судлаачдын ихтгэл өгүүл судалгаанд ажиллах нэлээд дуртай гэх юм уу өөр их олноор ажиллаж авдаг судлаач дэлхийн одоо нэр гарсан шашин судлаач Бюрген, Смейсер, Макс Веберийн одоо бүтээлүүдээс ажиллаж авдаг. Тэгэхээр Бюргений эшлэлд шашин нийгмийн бүтцийг тусгах төдийгүй зүсэг бишрэлийнх нь нийтлэг буюу шүтлэгийн объектыг тулгуурлан хүмүүсийн анхаарал итгэл найдвараар нэгтгэж ингэснээр нийгмийг докторжуулж бэхжүүлдэг болно. Энэхүү нэгтгэгчийг өөргөн шашны жаягийг биелүүлэх явцад ил тод үзэгдэх юм аа гэж. За тэгэхээр зэрэг шашин бол хүмүүсийг нэгтгэх үүрэгтэй. Өөр тухайн шашин шүтдэг хүмүүс хоорондоо сэтгэл санаа, үзэл санааны нэгдэл байдаг. Нэгтгэх үүргийн нөгөө нэг тал нь бол бас шашин хүмүүсийн хооронд нь салгах үүрэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр нэг хэсэг одоо шашныг шүтгчд байна. Өөр шашин шүтгчдээс тусгаарлагдах маягтай байна. Христос шашин шүтгчд, Бурхан шашин шүтгчд, хүмүүс Ислам шашин шүтгчд гэдэг ингээд тэр шүтж байгаа хүмүүс хоорондоо нэгддэг боловч бус шашин шүтгчдээс
өөрсдөө бас тусгаарлах ийм үйл бас юу шашин байх юм аа гэж. Шашин бол бүлэг хүмүүс ер бусын ариун дагшин хэмээн үздэг тэр зүйлийн үндэстэн тайлбарладаг сүсэг бишрэл нэг ёсны тогтолцоо гэж барьсан хэлсэн байгаа. Шашин бол нийгмийн хяналтын зэвсэг хүмүүс анхаарлаас хүнхийдэд болон шүтлэгт хамруулахын учир нь шашин хүний амьдралын утга учирыг зарим талаар эсвэл бүхэлд нь хамран авч үзэх нөө гэж. Шашин сүсэг бишрэл нь тухайн хүний амьдралын утга учир бүх юм болж хувирах юм гэсэн агуулга бол байж байна. Монгол уламжлалт энд би Чингисийн бэлэг сургаал монголчуудын бэлэг сургаал гэж алдарсан байдаг. Тэр сургаалуудын нэг зүйлийг их алдартай Чингисийн бэлэг сургаалын нэг үгийг авч биеийг нь эзлэх, сэтгэлийг нь эзлэх дөө гэж. Тэр биеийг нь эзлэхээс өмнө сэтгэлийг нь эзлэх. Сэтгэлийг нь эзлэхээс бие нь хаалдах вэ гэж. Тухайн хүн ард түмэн нэг сэтгэлийг нь эзэмдэж чадах юм бол тэр бие нь хаашаа олдох вэ гэж. Улс хэрэгнээ уртад дагуулсан төр ёсоо төвшнөө болж их улсыг амруулан хөл өсөр газар тавиулхаа гэж. Тэгэхээр энэний цаана тэр сэтгэлийг нь эзэмдэж сэтгэлээр нь дамжаад биеийг нь эзэмдэж байгаа ард түмнийг эзэмсний цаад агуулга нь юу гэхээр тэр ард түмнийг амар төвшин байлгах. Тэгэхээр төрийн үүрэг бол монголчуудын уламжлалт ухаанаар бол ард түмний нийтээр нь амар амгалан байлгах. Нийтээр нь амар амгалан байлгахын тулд биеийг нь эзлэх. Биеийг нь эзлэхийн тулд сэтгэлийг нь эзлэх. Тэгэхээр сэтгэл гэдгийн цаана хүн болгоны тэр шашин шүтлэг өөрөөсөө шашин шүтлэг. Тэгэхээр энэ ухаан монголчууд зөвхөн 13 дугаар зуунд биш бүр хөнөөгийн үеэс Монголын төрд Монгол газарт төр улсаа тогтнож байсан олон төрд улсууд хадгалагдаж байсан ийм юу дагшиг байгаа юм л да. Ер нь тэр шашин шүтлэг гэдэг бол тэр хүний сэтгэл. Тийм учраас тэрийг цааш нь төлөх юм бол тэр хүнийг төлөвч байгаа, тэр ард түмнийг төлөвч байгаа гэсэн. Тэрийг нь хүндэтгэж байж, түүнийг дэмжиж байж, тэгээд тэр ард түмнийг эзлэнэ гэсэн юм юу. За энэ дээр Плано Карпинигийн тэмдэглэлээс, Рубрукийн тэмдэглэлээс гаргасан байгаа. Мөн хааны захидлыг Францын хаан хүргэхээр буцах болж салах ёсны уулзалт хийхээр мөн хаана бараалахдаа ертөнцийн эзний номоор амь зуухыг хүнд сургах нь бидний үүрэг юм аа гэж. Ийм чиг үүргийг барьж би ил газар ирсэн гэж. Тэгэхээр тэр ертөнцийн эзний ёсоор би энэ Монгол газар ирсэн юм аа. Тэгээд буцахдаа таны сойрхол нийцэх юм бол би дахиж ирье гэсэн өөрөөр хэлбэл энэ зорилгоо энэ Монгол газар ирж байгаа зорилгоо хэлж байл та. Тэгэхээр энэ хариуд мөнх хаан бол дууга хурааж бодлого хийлэн сууснаа чи холын замд гарах хүн байна. Эртгэн явж юм базар бэлтгээ гэсэн үгээр тэр уулзалтыг өндөрсөн гэсэн ийм тэмдэглэл байна л да. Тэгэхээр энд ямар цаад бодлого харагдаж байна вэ гэхээр төрийн хэрэг хэрэгээрээ шашны хэрэг шашны хэрэгээр тэнд зөвшөөрсөн эсвэл татгалцсан ямар нэгэн үг дугуурна гэдэг маань өөрөө төр тэр шашны хэрэгт оролцож байгаа. Би таныг бүлээн та энэ хэрэгээр ирэх гэж байгаа бол би таныг дахиж урахгүй гэж хэлэх юм бол тэр бас шашны хэрэгт оролцож байна, тийм үү? Та ирж болно гэх юм бол бас шашны хэрэгт оролцож байна. Тэгэхээр төрийн хэрэгээрээ байх ёстой, шашны хэрэгээрээ байх ёстой гэсэн тэр далд бодлогын үүднээс энд юу ч алийг татгалцсан чаруу өгсөнгүй, зөвшөөрсөн чаруу өгсөнгүй гэдэг энэ юу бол харагдж байгаа. Тэгэхээр энүүнтэй төстэй олон юм Монголын нууц орчин дээрээс харагддаг. Монголын түүхэн сурвалжуудаас Монголын тэр үеийн хаадуу зүгээр ер нь бол Монгол ухаан гэдэг бол нүүдлийн соёл иргэншлийн ухаан байдаг. Суурин соёл иргэншлийн ухаан, нүүдэл соёл иргэншлийн ухаан хоёрын харилцаанд бол бас ялгаа ажиглагддаг. Монгол тэр нүүдлийн соёл иргэншлийн ухаан гэдэг маань ихэвчлэн байгаль ертөнц энэ байгаль их гэж байх юм бол байгаль их энэ байгаль дээр байгаа хүнч бай, амьтанч бай бүгдээр нь тэгш
хандлагатай адилхан яг л одоо тэр байгаль тийм өөжөө одоо асуудалд ханддаг энэ хандлага монголчуудад илүү тэр нүүдлийн соёл хэрэгжлээс нь уламжилж үлдсэн юм уу гэж харагддаг. За Монголын тэр уламжлалт одоо шашны бодлогыг зөрчсөн гэдэг зэмлэлийг бас Хурлаас эцэн хаан бусад тэр үеийн одоо хөлгийн цагаатай алтан орны одоо Бат хааны улсын хаадуудаас бас зэмлэл авч ирсэн гэдэг тийм юу байдаг л да. Тэр нь юугаараа гэхээр нөгөө Пагал намыг одоо төрийн багш болгосон гэдэг тийм үү. Гэтэл 10 гоёнд номын цагаан түүхэнд өөрөлд энд яг Хурлаас эцэн хааны одоо тэр нөгөө төр шашин хоёрыг тусад нь байлгана гэдэг тэр бодлого хэрэгжиж байсан байна гэдэг санаа бол харагдаж байгаа юм да. ертөнцийн төрийг зөвхөн ертөнцийн ирэхэд хаан хийгээд түүний төшөмлөлд эрхлэн хөтлж явна. Тэд шашин номын хэрэгт хүл оролцсон. Мөн шашин номын үйлсийг номын эзэн гүйшрээ хийгээд түүний харьяад самбаартууд эрхлэн явуулна. Тэд ертөнцийн төрийн хэрэгт хүл оролцсноо гэж 10 байд ном цагаан. Тэгэхээр Хурлаас эцэн хаан бол бас одоо яг тэр уламжлалт Монгол шашин хандлага өөрөөр шашин хоёр энэ хэрэг бол тусдаа явагдах хэрэгтэй гэдэг энэ бодлого бол 10 буйд номын цагаан түүхэнд бас ингээд. За 16 дугаар зууны хүртэл бол монголчууд ер нь тэнгэр шүтлэх байсан. 16 дугаар зуунаас эхлээд монголчуудын одоо дийлэх шашин шүтлэх нь бол бурхан шашин болсон байдаг. Тэгвэл тэр тэнгэр шүтлэхийн үүднээс бас одоо үеийн судлаачид бас гайхдаг 13 дугаар зуунд Европчууд шашин хандлага ямар байлаа гэж тийм үү? Протестант одоо урсгал өөрөө тэр католик Ромын католикийн папын одоо хуваарьгүй ноёрхлыг эсэргүүцэж тийм үү? Шашин шүтлэг бол хүн бүлийн бүрийн доторх чөлөөт одоо сонголтын юу байх вэ? Шашны зам үйл хийх үү, мөрөглөө хийх үү, өдөр болгон сүмд очих үү, Библийг цээжлэх үгүй гэдэг бол тэр зүсэгтний хувийн хэрэг байх ёстой гэдэг асуудлыг одоо протестантууд анх гаргаж ирж тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүртэл бол нэлээд тийм одоо шашнаар ялгарлан гадуурхах энэ үзэл европчуудад тэгээд амгалж байсан байхад тэр 13 дугаар зуунд яаж одоо монголчууд тэр эзэлсэн улс болгоныхоо шашин шүтлэгт халтахгүйгээр ислам шашинтнууд нь ямар ч айх аюулгүй ислам шашнаа шүтэж Христос шашинтнууд нь ямар ч айх аюул хяналт хавчилтгүйгээр одоо Христийнхаа сүм хийдэг зан үйлээ хийгээд ингэ явж байсан гэдэг асуудал өнөөдрийн судлаачдын ч гэсэн анхаарлыг татдаг. Тэгэхээр тэр нь зүгээр одоо сэтгэл зүйн шашны психологийн үүднээс судлаад ингээд ажиглахад бол тэр тэнгэр шүтлэг гэдэг нь монголчуудын овог аймаг болгон өөрийн гэсэн намайг харж байгаа, манай овгийг харж байгаа, манай одоо аймгийг харж байгаа тэнгэр гэсэн одоо тийм ойлголтууд байсан байна л да. Тэгэхээр зэрэг бусад овог, бусад аймгийн одоо тэнгэрийг өөрийнхөө тэнгэртэй адилхан нэг тэнгэр гэж ингэж ойлгодог байсан. Тэр ойлголт дэлхийн нийтдээ нээлттэй харилцаатай болохоор зэрэг ер нь бол монголчууд эрт дээр үед ч гэсэн ер нь дэлхийн олон улсуудтай нээлттэй байх юм бодлыг бол их эрхэмлэж байсан байдаг л да. Тэгэхээр энэ 90-ад оноос хойш монголчууд тэр дэлхийд нээлттэй байх тэр одоо боломж нээгдсэн. За гэхдээ энэ дээр хамт энэ бол зөвхөн одоо эдийн засаг худалдааны харилцаа байсангүй тэр эдийн засаг худалдаатай хамт оюуны соёл гэдэг ойлголтод орж ирдэг бүх үзэгдүүд бол Монгол бас гаднаас орж ирж Монголоос гадагшаа гарч ингээд одоо дэлхийн олон ард түмний шүтдэг бид нар өөр дөмнө мэддэггүй байсан сонсоогүй шахуу шашнууд бүртэл Монголд одоо орж ирсэн юм одоо үйл явдал болсон байгаа. За ер нь 90-ад оноос хойш монголчуудын шашин шүтлэхийн байдлыг бол ямар одоо шашин шүтлэг байна вэ гэх юм бол хэдэн олон шашны урсгал чиглэлүүд өнөөдөр байна гэж одоо тоолж болохоор байгаа. За хамгийн эртний одоо хэлбэр болох өөмөргөл буюу тэнгэр шүтлэг. За тэр 16 дугаар зуунаас хойш 20 дугаар зууны хүртэл одоо монголчуудын дийлэнх олонхын шашин болсон бурхан шашин. За монголчуудын одоо хүн амын 6% гэж одоо тоологддог казак үндэсний одоо эрт үеэс хойш шүтэж ирсэн ислам шашин. За мөн 90-ад оноос хойш одоо Монголд дэлгэрсэн Христос шашин мөн одоо Бахай
За дээдийн чиглэлтэй Кришнаач гэх юм уу, Вишну чиглэлийн урсгалууд за мөн бусад одоо гэсэн ийм хэлбэр за бусад гэдэгт биднэрт бол болцоо тэр бяцлаглалын төвүүдийг одоо бяцлаглалын төвүүд маань бас яг шашны үйл ажиллагаа биш мөртлөө тэнд одоо бяцлал хийж явахдаа одоо тодорхой зүйлд одоо төвлөрдөг тэр төвлөрч байгаа зүйлийг шүтэн бол цаана одоо нэг ямар нэг шүтэж бяцлаглаа хийж байгаа болохоор бас шашин гэж тоолж болохоор ийм одоо юунуудыг бол бид гаргаж ирж болж байгаа. За ер нь сүсэгтний одоо ямар шашныг шүтдэг сүсэгтэн хичнээн хувь одоо байна гэдэг тоо бол энэ тоо гэдэг энэ юуны цаана одоо манай түүхийн Монгол Улсын их сургуулийн түүхийн багш Отгон Жаргал багшийн ихтгэл дээр хэлсэн үг нь надад их таалагдсан юм л да. Олон шашин байна гэдэг нь тэр олон шашныг хүндэтгэх нь гэдэг маань тэр олон улс орнуудтай тэр эдийн засгийн нээлттэй харилцаатай байгаа, соёлын харилцаатай байгаа тэр олон улс ард түмнүүдтэй